Сайн байцгаана өдрийн бичгээ би та бүхэнд энэ ногоон улбар шарангийн cut crease бодолтыг хэрхэн хийхийг үзүүлэлтэлнэ. Ингээд хамгийн ихэнд би бор өнгийн тэнийг ашиглан хүмүүсийн ясны доод зэгрээ тавьж өгсөн. Дараа нь бараан бор өнгийн тэнийг нэмж өгсөн. Энэ тод ногоон өнгийн тэнийг зов хэсгээрээ тавьж өгнө. Ирмэг хэсгийг сайтар уусгана. Дээрээс нь би энэ баг зэрэг саатай ногоон өнгийн тэнийг нэмж тавьж өгсөн. Ингэснээр зогмэ баг зэрэг ялтганана. Өв дарагч болон нарийнхан багс ашиглан бор болон ногоон өнгийнхаа гол хэсгээр нь cut crease гэж тавьж өгсөн. Дээрээс нь энэ улбар шар өнгийн тэнийг ашиглан бодож өгсөн байгаа. Жижиг багс болон бараан бор өнгийн тэнийг ашиглан би нүдийн доод хэсгээ уусгаж бодож өгсөн байгаа. Дараа нь хар өнгийн нүдний хардаа ашиглан нүдийн доод дотор хэсэг бол нүдийн доод сормосын хэсгээ бодож өгнө. Өмнөх багсаа ашиглан сайтар уусгана. Ингээд контур тавина. Нүднийхээ урд хэсгийн мөн тодолж өгсөн байгаа. Ингээд хэлмэс сормосаа цавгаа насны дараагаар баг зэрэг наалдамхай болохыг хүлээн. Ингээд сормос маань бэлэн масны дараагаар би нүүрний боронзоо ашиглан өөрөө баг зэрэг контурлаж өгсөн. Газрын ясны доод хэсгээр, духны гадны хэсгээр, мөн шанааны доод хэсгээр. Гэрэлтүүлгээ ашиглан хазарны ясны өндөрлөг хэсгээр тавина. Мөн хөмсөний ясны дээд хэсгээр буюу тэр дух хэсгээр тавьсан. Жижиг багс ашиглан хамарны өндөрлөг хэсгээрээ мөн уруулын дээд хэсгээрээ тавьж өгсөн. Бүр жижигхэн багс ашиглан нүдийн урд хэсгээрээ мөн гэрэлтүүлгээ тавьж өгсөн байгаа. Уруулын хувьд биений өнгөтэй уруулын харантай ашиглан уруулаа баг зэрэг илүү гаргаж бодож өгсөн. Дараа нь энэ бор тоонтэй энэ уруулын өнгөтэй мат бодгаар уруулаа бодож өгсөн. Ингээд би үсээ голоор нь хувааж агаад ийм том цайраг зүүсэн. Үсэндээ би харангийн уул нь хүзүүний альчвараа би гурвалжилж байгаад бандана хэлбэрээр ашиглан зүүсэн байгаа. Ингээд өнөөдөр минь бодолтуусаа та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодолт хүртлээ. Түр баяртай.